өөрийнх нь пижак гэмсэд өөрөөс нь ярилцлага авах гайгүй байна. Үгүй гайгүй биш. Яа. За энэ удаагийн манд дугаарыг наа чи тэгтээ орж байгаа шүү дээ. Зүгээр. Би амар гоё харин уурч авсан бэ. Хотлоо эсэ. Би ямар би подкастнда цэцэг өгч байгаа маа гэж хэлдэг шүү. Сайн хүмүүс минь бүгдээрээ Мичико подкастынхаа цоо шинэхэн дугаараар уулзж байна. За энэ удаагийн манд дугаарын зочноор Zanga Portal-ийн full stack developer, усан цэдэлтийн спортын шүүгчийн эрхтэй 1-р зэргийн тамирчин Өсхойр буюу одоо миний нөхөр хүрэлцэн ирсэн байна. За урилгын маань хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. За урьж залсанд баярлалаа. За сайхан хаварч гин үү? За сүүлийн үеийн сонин сайхан юу байна? Сайхан хаварч гин үү тэгээд. Сонин сайхан гэх юм бол одоо тэгээд нэг том төсөлтөөр ажиллаж байгаа тийм. За одоо хоёул яг подкастынхаа үндсэн асуулт руу орж ийн. Тэгэхээр таны ажил мэргэжил рүү орж байгаа гэсэн үг. Хамгийн эхлээд яг таны ажил мэргэжлэж хүмүүс ингээл янз бүрээр хэлж яана л да. Одоо software engineer, programmist, за тэнгуүдээ хөгжүүлэгч гэлтэй янз бүрээр хэлээд байна. За тэгвэл хоёулаа хамгийн эхлээд яг энэ инженер гэдэг хүн яг хин юм бэ гэдэг асуултаас эхлэе гэж бодож байна. За юу товчоор хэлэх юм бол ерөөсөө асуудал шийддэг. Асуудал шийддэг. За хүн төрөлхтний сүүлийн арга за ер нь бол яг өсрөнгөө хөгжсөн гэх юм бол 100 жилийн түүх дотор яригдэн те энэ түүхэнд ерөөсөө л инженерүүд одоогийн дэлхийн ертөнцийг бүтээсэн, бий болгосон гэд ойлгож болно те. Ерөөсөө л яг энэ бидний хөгжил дэвшилт улам дээшлүүлж идэг, дээшигээ тэмүүлүүлж идэг, дээш нь гаргаж идэг ерөөсөө л тэр хүмүүс. Асуудлыг шийддэг хүмүүс. Тэгэд надад ялангуяа нэг юм бодол байгаад идэв. Ер нь байгууллага дээр хүмүүс одоо энэ IT болон программистыг аюун гэж хольж ярьдаг. Танай хүүхэд чи юу гэдэг ингээл өө манай хүүхэд ингээд IT гэд одоо хэлэхэд арай амархан ч юм уу да тийм мөртлөө яг үндэ хүүхэд нь программист одоо хөгжүүлж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ IT болон программист гэдэг мэргэжлийг яг ингээд одоо юу гэдэг IT нь яг юм гэдэг юм аа. Программист гэдэг нь яг юм гэдэг юм аа гэдгийг ингээд хэлээд өгч төгөө. Яг гоо энэ л дээ IT гэдэг үгээр яг хвчлээ яриа явцдаг угаасаа яриа хөвссөн Монгол бол тийм. Монголын хувьд л тийм яг үл яг хэлэхэд амархан. Хоёр талаараа энэ өөрөө юм ерөнхий хэллэг болохоор ерөөдөө хэрэглээд явчихад амар байдаг юм шиг байгаа юм. Болохгүй санагдаад байна надад. Яг энэ яг суллна гэх юм бол одоо жоохон нэг буруугаар ойлгогдчих юм шиг тий. Одоо IT гингүүд бүр ингээ өргөнөөр нь ойлгочтой. Үгүй бүгдийг чаддаг юм биш тий. Гэдэг ч юм уу тий. Яг үндэ би зүгээр ингээд код бичсэн тий. Систем хөгжүүлж чадна, веб хөгжүүлж чадна, десктоп програм бичиж чаддаг ч юм уу. Гэхдээ би принтер засч чадахгүй. Гэдэг ч юм уу тий. Тийм физтэй принтер засч чадахгүй. Сүлжээний утас засч чадахгүй ч гэдэг юм тий. Тийм байж болно шүү дээ. Тэгэхээр ингээд өргөн утгаар нь ойлгохчод байдаг. Тэрнээс биш ерөөдөө бүгдээрээ л адил. Яг IT гэдэг нэг нэрэн доор явж байгаа. Одоо тэгвэл яг тэр принтер засах хүн нэг одоо ямар ажлын байр гэх юм яг албан тушаалны үед тэгвэл принтер яг ерөөдөө бол нөгөө нэг сүлжээний мэргэжлүүд байгаа шүү дээ. Яг сүлжээ дотор тийм сүлжээ байна. Тэгээд яг нөгөө байгууллага дотор тийм нөгөө нэг яг сүлжээний инженерийг явдаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь байгууллагын яг нөгөө цэвэр IT нэр гэж явдаг хүмүүс байгаа шүү дээ. Байгууллага дотор одоо интернетийн урсгал интернет нь одоо яг төвс байгууллагынхаа одоо том олон хүнтэй байгууллага бол тийм тодорхой сервертэй байгаа тийм тэрийг хариуцж авч явдаг. Тэгээд сүлжээний утас тийм тэр бүхний зохион байгуулалтыг одоо яаж хийх үү, яах вэ гэдэг юм баг шүү дээ. Тийм тэгж ойлгож байна. Зөв. Гэхдээ яг сая нэг нийтэд асуулт ороод ирлээ л дээ. Хүмүүс бас ингээд нэг IT программист гингүүд шууд ингээд чиний хүний Facebook-ийн нууцыг олоод өгөөч гэж амар хэлдэг юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Ер нь тийм хүн байдаг уу? Яг ерөөдөө тийм юмнууд мэдээж байгаа тийм. Гэхдээ тийх боломжтой юм уу яг үүндээ? Тэр чи яг бас цаана нарийн юм болол явчихдаг л да. Ethical hacking гэдэг бүр тустай салбар болоо явчихна. За одоо хоёул яг буцаад яг мэргэжлийнхаа нэг үндсэн асуулт руу оръё л доо. За тэгээд яг программист гэдэг хүн яг юу гэдэг? За яг орчин цагт одоо цагт бол бүх юм веб сервертэй болж байна. Тийм болохоор яг ер нь программист гэдэг хүнийг веб хөгжүүлэгч гэдэг одоо үгээр тодорхойлж болох юм шиг санагддаг. Яг бүр юм мундаг юм embedded ч юм уу тий бүр юм нарийн хардвертэй ойрхон эсвэл одоо зүгээр үүдийн юм watch дээр ингээд нэг юм
програм хөгжүүлдэг. Эсвэл бүрийн десктоп дээр C++ дээр бичдэг ч юм уу. Яг тиймэрхүү мундаг хүмүүс бол байгаа л да. Гэхдээ ер нь бол ихэнх нь веб сүртэй болсон болохоор веб хөгжүүлэгч ихэнх нь веб хөгжүүлэгч хийдэг, веб хөгжүүлэгч бол апп хөгжүүлэгч хийдэг. Ихэнх тэгээд эдгээр маань бидний өдөр тутамдаа ашиглаж байгаа бидний одоо амьдралын урсгалыг, ажлын урсгалыг хөнгөвчилж байгаа бүх бүтээгдэхүүнүүдийг цаатлах логикийг бичдэг, цаатлах логикийг сэтгэж хийдэг хүмүүс гэж ойлгож болно. Одоо би энэ дээр ингээд яг асуухад хоёлаа нэг ярьжсэн шүү дээ. Программист гэх тэнгүүтээ одоо магадгүй хоёлаа Facebook гэдэг аппликейшнээр жишээ аваад нэг ярьжсэн шүү дээ. Яг тэрийгээ би манай үзэгчдэд нэг яриад өгч гэж хүсэж байна. Яагаад гэх юм бол хүн болгон Facebook-ыг ашиглаж байгаа. Тэнгүүд яг программист дотроо одоо яг нүрийг хийдэг гэдэг байгаа шүү дээ. За тэнгүүдээ артаа тэгэхэд нэг арай нэг өөр бас юу байсан шүү дээ. За би яг санахгүй байна. Тэгээд тэрийг маш гоё тайлбарлаад өгч. Front-end гэх. За front-end developer болохоор бидний яг юу харагдаж байгаа те. За одоо зүгээр ингээл утас руугаа орё те. Утас руугаа Chrome руу орё те. Тэнгүүд за нэг сайт руу орё те. За зүгээр жишээ болгоод за Facebook руу орё те. Бидэд юу харагддаг юм те. За ингээд шууд newsfeed харагдаж байгаа шүү дээ. За энэ ингээд хүнд яг яаж харагдах хэвтэй юм те. Хүнд яаж харагдах хэвтэй юм. За энэний хэмжээ хэлбэр нь ямар байх хэвтэй юм те. Тэгээ энэ өөрөө ингээд ашиглахад яг нэг user experience-ийн үед ямар байх хэвтэй. Энэ дэр дарангууд ямар хариу үйлдэл нааш үзүүлж явах хэвтэй. Энэ бүх front одоо бидэд харагдаж байгаа бүх зүйлийн логикийг, харагдаж байгаа байдлыг, өнгө те дүрс тэгээд яг наадталтаа бидэрт үзүүлж байгаа мэдрэмж төрүүлж байгаа. Энийг дарах юм бол би ийм одоо хариу үйлдэл авна гэдэг тэр бүх мэдрэмжийг төрүүлж байгаа. Тэр бүх ажлыг хийдэг гэж ойлгож болно тийм. Тэнгүүд дахин болчих юм бол ардталтаа за жишээ нь би одоо за надад notification ирчлээ тийм. Notification би notification-ийнхаа листийг харж байна тийм. Notification-ийн листийг ингээд хараад доошгоо ингээд явангууд ингээд лод хийгээд ингээд шинжлэгддэг шүү дээ. Шинжлэгдээд. Тэнгүүд эн чинь өөрөө артлаас өөр газраас ийм databases мэдээлэл дуудаж авчираад тэгээ үзүүлдэг байхгүй. Тэнгүүд яг тэр арталт нь юу болоод байгаа. Арталт нь яг одоо тэр database буюу өвдлээ сангаас одоо тэр бүх олон датаг яаж хурдтайгаар үр ашигтайгаар наашаа дуудах юм. Тэр сүлжээнд алилах одоо ийм асар хурдан хугацаанд яаж тэр мэдээллүүдийг татаж харуулах юм те. Тэр бүх ажлыг backend engineer хийдэг. Тэр артлын бүх чухал том логикуудыг те. Маш чухал логикуудыг. За би энэ хүний зурган дээр ингээд нэг reaction үзүүлэх гэхэд тэр нь цадалтаа юу болж байгаа юм те. Нэг reaction дарчингууд тэр нь цадалтаа маш олон процесстэй дамжиж байгаа шүү дээ. Тэр бүгдийг хийдэг үг. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо маш гоё ингэж хоршиж иж яг ажиллана гэсэн. Гэхдээ энэ хоёрын хооронд маш нэрийн нюанс байдаг. Цадалтаа бас ер нь бол асар олон сая хэрэглэгчтэй тийм том системүүд бол асар их том нюанстай ажилладаг маш их юм байдаг. Тайлбарлах юм бол бүр маш их юм болно. Зөв. За тэгвэл та яг яагаад яг энэ мэргэжлийг сонгоч вэ? Яг юу нөлөөлөв? Нэг сүртэй сонгосон юм байхгүй зүгээр жоохон одоо бүтлгүүцсний үндсээр сонгосон гэх юм ааш. Нэгдүгээр курс дээр нөгөө ерхий эрдмийн хичээл гэж үздэг шүү дээ. Би нөгөө most ерхий эрдмийн хичээл үзээд тэгээд 2 дугаар курст ордог 100 хичээл сонгуулад голчорж гэсэн хичээл сонгуулад тэгээд би цаг уурын ангид орох гэжсэн байхгүй. Цаг уурын ангид орох гэжсэн чинь тэр чинь амар сөх хүүхэд аваад миний өмнө хүүхэд орсон хүүхэд ороод. За одоо би ч гэдэг юу вэ гэдэг. Тэгээд гол нь манай ихч мэгч ээж мэж ерөөд нэг юм хилний сүртэй хүмүүс. Ерөөд хил мэл нийгмийн ухааны чиглэлийн сонгохоос илүүтэйгээр жилүү юм инженерчлэлийн чиглэлийн мэрэгчлэлтэй одоо болвол зүгээр гэж зөвлөдөг байсан бохгүй. Тэгээд би надаа ерөөсөө л за ер нь лин юм байна гэд. Тэгээд мэдээллийн технологи програм авчи ангийг сонгоцсон. Тэгээд эхэндээ бол яг уу надаа сонгосон юу ч мэдгүй харанхуй орж байгаа. Зүгээр нэг бүдэг бадаг мэдлэгтэй байгаа. Тэгээд анх ороход бол амар хүн санагдчихсан. За ер нь болдогч юм билүү дээ гэж бодчихсон. Мэргэжлээ солидогч юм билүү гэж бодчихсон. Яг суралцж явах үү. Тэгээд яг суралцаал явсыг дараа ингээл багаагаар ойлгож эхлэв. Тэгэл ойлгоол. Тэгэл ер нь одоо ингээд хийгээд явж ин да гэж явж ин да ажилладаг 5-6 жил явж ин да. Одоо хэлээ цаашдаа программист гэдгээр нь л яриад явжээ. За тэгээд яг одоо өдөр тутам хийж байгаа ажил байгаа шүү дээ. Ер нь дийлэнх тий одоо ажлын цагийн дийлэнхийг яг юу эзэлдэг юм бэ? Программист мэргэжлүүд. Одоо яг код бичих нь байдгүй ер нь бол. Тийм ёо тэгэл чимээгүй суугаал бодоол нөгөө хинтэй ч үуч ярьдгүй юм шиг харагдал гэж бодвол тэгэл ерөөдөө харагдтал бол гэж харагдаж байгаа. Гэхдээ тэр чинь дотроо за нэг надаа нэг юм даалгавар таск хуваарлаж байгаа тий. Тэрийг хийх ёстой. Тэрийг хийхдээ би яаж үр ашигтайгаар тий. За нэг яаж одоо цадалтаа ажиллахдаа одоо илүү хурдтай яаж ажиллуулж болох вэ? Цадалтаа баг косттой тий. Үр ашигтай код яаж бичих үү гэдэг талаас нь маш их бодож
бичиж байгаа. Давхар алдаагаа янж байгаа тий. Өгөөдөө тиймэрхүү л болж байгаа. Цогсоо завгүй бичээд байхгүй шүү дээ. Тэр чинь гол нь нэг амьдрал яг бодит амьдрал кино хоёрын ялгаа гэдгсэн чинь тэгдэж шүү дээ. Ингээл кинон дээр ингээл тэ нэг хакер макро ч гэдэг ингээл яг үндэ бодит амьдрал дээр ихэнх хугацааг бодож байгаа тий. За ингэж юм бол яах вэ? Гэсний үндсэн дээр тэр чинь ингэж бичиж байгаа шүү дээ. Тэгээд тэрийгэ тестлэн барина гэд. Тэгээд ерөөдөө бол тэр дотор маш нарийн логик чигдэж хийгдэж байдаг учраас маш их анхаарал шаардсан ажил байдаг. Маш их анхаарал шаардсан бас маш жоохон төвчээр шаардсан юм ажил байдаг. Тэгвэл таны ажил яг хамгийн гоё нь юу вэ? Гоё нь яг бүтээгт одооний хөгжүүлж байгаа тухайн одоо тэр програм хангамж нэг бүтээгдэхүүн болж байгаа зах зээлд гарч байгаа шүү дээ. Тэр гарч ирээд хэрэглэгчдэд хүмүүстийг ямар үнцийг өгөх юм те? Яг ямар үнцийг өгч байгаа вэ гэдгээс одоо урам зориг таашаал авдаг гэх юм уу те? Яг миний хувьд л тэгдэг. Тухайн бүтээгдэхүүн маань яг ямар цар хүрээтэй хэдэн хүнд хүрээд тэр хүмүүстийг яаж тусалж чадчих юм те? Ер нь бол тийм байдаг. Одоо жишээ нэг миний жишээн дээр гэх юм бол яг манай компани бол одоо Монголын иргэн бүрт ажлын байр гэдэг үрээтэй байгаа шүү дээ. Монголын иргэн бүрийг Монголын 3 сая за яг хүүхдүүдийг хассан бол 2 сая гаруй иргэнийг те бүгднгийн ажлын байраар хангая. Бүгднгийн яг өөрсдийнх нь хүсдэг ажлын байраар хангах гэсэн нэг тийм үн цэн явж байгаа шүү дээ. Тэр үн цэнийг одоо биелүүлэхэд миний хувь нэмэр жоохон ч гэсэн байгаа байх гэдэг бодол өөртөө урамтай байдаг. Тэгвэл бас мэдээж нөгөө гоё зүйлийн хажуугаар бас хэцүү зүйл байдаг л байх та. Ер нь бол бүхэл ажил нэг юм яаж ч юм уу эсвэл хаяада жоохон залгах ч юм уу тий. За магадгүй компьютераар суугаад олон цай сунгууд нүдэнд хэцүү ачаал өгдөг ч юм уу. Яг тэр талаас нь хэцүү зүйл нь юу байдаг вэ? Хэцүү зүйл гэх юм бол яг харьцангуй бас яг бодохоор гайгүй. Гэхдээ яг өөрөөс шалтгаалдаг юм байдаг байх гэж боддог. Яг нэг тийм бас жок гэдэг л та. Нэг бүх зовлонгийн үндэс хүний хоорондын харилцаанаас үүдэлтэй гэдэг боддсон. Тэр шиг нэг девелопер хүний зовлон өөрөөс нь л болдог. Энэ дэр нэг юм өөрийн хувийн одоо зохион байгуулалт за тодорхой хэмжээнд сахилга бат ч гэдэг юм уу эсвэл одоо цагийн менежмент ч гэдэг юм. Тим юмнаас болж одоо нэг өөрөө өөртөө нэг юм амлалт өгч байгаа шүү дээ. За би нэг ингэ өөрөө өөртөө болон бусдын юм амлалт өгч юм уу. Тэрэндээ ингээд яг хүрч чадахгүй байдаг ч юм уу. Эсвэл ингээд нэг тийм амжихгүй байдаг ч юм уу. Амжихгүй байдаг эсвэл ингээд жоохон ингээд нэг юм сунах гад байдаг ч юм уу тий. Ажил. Тим нөхцөл бол мэдээж хамгийн одоо стресстэй байдаг. Тодорхой хэмжээнд тэр тухайн асуудлыг ингээд чадахгүй ингээд яг учир нь олдохгүй дахин нөгөө алдаа ингээд гарч ирээл тий. Яг бол програм хэмжээдэг юм чи өөр ингээд хөгжүүлэгдээлүүдийг дуустдаггүй. Тэгээ дээрэс нь одоо дэлхийд дээр хичнээн мундаг том олон мянган хүнээр зоддог компаниуд хүртэл ингээд асуудалтай багтай алдаатай байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ чи өөрөө бас айгүй бас нэг бодлын асуудалтай хэцүү салбар. Гэхдээ нөгөө бодлын хүмүүсийн асуудлыг бид тэр шийдэж өгч байгаа, үнцийг өгч байгаа. Тэгээд ийм хоёр талтай. Тэгээ яг мэржил болгонд л тэгээд ийм байдаг байх. Яг саяны асуултаас улбаалаад би яг нэг юм асуумаар байна л да. Тэр нь болохоор одоо ингээд хүүхдүүд 10 жилээ төгсөөд оюутан болоод за оюутан болж байгаад одоо магадгүй онц урд хүүхд бас байж магадгүй гэж хоёлоо бодъё л доо. За би ингээд гайг хүчээлтэй ингээд сайн юм чинь би ингээд ажлын байрнаар гараад алаад гэнэ үү гэд. Ер нь дийлэх хүүхдүүд тэгдэг юм шиг надад санагддаг байхгүй. Яг бүгд бол гэж хэлэхгүй л дээ. Гэтэ ер нь дийлэх хүүхдүүд би ажлын байрнаар гараад ална гэж бодож байгаад тэгэд яг ажлын байрнаар гарангууд нөгөө боцноор нь биш аюу хол ингээд юм сурах хэрэгтэй болдог ч гэдэг юм да тий. Тэгээд ийм хүнд цохилтонд ордог юм шиг надад санагдтыг. Би өөрөө ч бас тэгж байсан. Тэгэхээр яг таны хувьд яг тийм байдаг уу? Байсан. Тэгээ одоо ч гэсэн суралцаар л явж байгаа шүү дээ. Тий. Яг хүн бол их сургууль бүгдийн сурна гэж байхгүй. Тий. Бүгдийн сурна гэж байхгүй. Гараад суралцсан шинэ юм суралцаална. Сурахгүй бол хоцрогдно. Тэгэл ер нь одоо хүртэл тэгэл байнгын суралцаал явж байгаа. Сурах хэмжээ амар их байгаа. Тэгвэл яг хамгийн одоо юу гэдэг том ч юм уу, заасгүй хамгийн ихний ч юм уу, яг ажлын байран дээр гараад тийм хүнд цохилтонд орж исэн нэг кейсээ хуваалцаж гэвэл. Ерөнхийдөө яг миний хувьд л нэг тийм амар юу байсан. Одоо зүгээр ингээд нэг юм гоё код бичээд ч юм уу, эсвэл ингээд нэг юм гоё одоо нэг юм ингээд нэг юм гоё л хийчих юм бол ингээд юу гэмээр болчих юм шиг тий. Яг тэнгууд зүгээр одоо ингээд харахад нэг жоохон туршлагатай болол ингээд харахад бол одоо тухайн хийж байгаа юм тий. Энэ яг зах зээл дээр гараад одоо хүн ашиглахад яг ямар байх хэвээр юм тий. Яг энийг бүтээгдэхүүн талаас нь яг ингээд яг борлогдох талаас нь бүтээгдэхүүн талаас нь бас давхар харах хэрэгтэй юм байна гэж
яг одоо бодоход тэгж дүнж байгаа байхгүй. Тэгэхгүй зөвхөн би өстой нэг гоё код бичгэл юм бол болчихно. Гоё л ингээл нэг юм хүн харахад нэг гоё юм хийчих юм бол болчихно гэдэг ч юм уу те. Тэгж амар хардаг байсан байгаад байгаа одоо харахад бол тэгээ дээрэс нь яг юу мэрийн гүйтгэлийн хувьд ч гэсэн ингээд нэг тийм хитрхи одоо өнгөцгөн ч гэдэг юм уу те. Тийм алдаа гаргадаг байсан юм шиг санагдаж байгаа. Тэгээд одоо болохоор ер нь юмыг за энийг хүн ашиглаад ирэх юм бол олон хүн ашиглаад ирэх юм бол ямар асуудал гарч болох вэ те олон хүн ашиглаад ирэх юм бол яг ямар байж болох вэ гэдэг талаас нь амар боддог нөгөө талаас нь боддог зах зээл дээр гараа бүтээгдэхүүн гэдэг талаас нь боддог зөвхөн юм девелопер хөгжүүлж байгаа инженер хүний өнцгөөс харах биш ингэж хоёр талаас нь харж хийх ёстой юм байна гэдгийг улам суралцсаар байгаа. Тэгээ анх гаргаж ирсэн алдаа гэх юм бол тэр зөвхөн нэг талаас нь хардаг. За одоо тэгвэл яг нөгөө талаасаа яг ажлын байран дээр хамгийн анхны хамгийн гоё мэдрэмж байсан бэ? Гоё мэдрэмжээ. Тэгэл цалин боо. Тэгэл яг нэг оюутан чинь л мөнгөгүй шүү дээ. Тэгэл ингээл нэг ажлын байран дээр ингээл гараад ирэнгүүт чинь. Тэгэл нэг тухайн үед яг одоо бодоход бол тэгэл багч гисэн тухайн үедээ тэгэл ингээл тэ ингээл гоё санагдаж байгаа шүү дээ. Нилийн тэ тэгж санагдаж байгаа шүү дээ. Аха. За одоо тэгвэл хоёул яг одоо дүүнэртээ зориулаад тэ энэ мэрэгжлийг сонгохын тулд энэ мэрэгжлэр суралцахын тулд яг ямар хичээл дээрээ илүү одоо чармах хэрэгтэй юм бэ? Магадгүй яг ямар хичээлийн ээшийн оноо яг хамгийн гол одоо нөлөөлтэй. Ээш тэг ерөөдөө бол математик, физик, англи. Аха. Яг гурлаа нөлөөлтэй. Гурлаа тийм гурлаа байх хэрэгтэй. Тэгээд гурвал амар мундаг бай гэж байгаа юм биш. Тэгээд мэдээж тодорхой хэмжээний суурьтай тий. Тэгээд мэдээж оноо дэжгүй байдаг ч юм уу тий. Гурван гар амар мундаг баймаа гэж хэлмээргүй. Тий. Одоо тэгвэл бас яг ийм мундаг программистуудыг бэлддэг сургуулиуд гэвэл одоо яг ямар сургуулиуд бэлдэж чинь юу вэ? За яг сургууль гэж яг үндэ бол хэлмээргүй байна. Хүн өөрөө хичих юм бол их сургуультай мундаг сурж болно тий. Мөсч амар мундаг сураад төгсөө гарч ирж болно. Шүтээст ч амар мундаг сураад төгсөө гарч ирж болно тий. Эсвэл нэг юм академи сургалтын төвч гэсэн өөрийгөө ингээм мундаг хэмжээнд боловсруулад тий хөгжүүлээд гарч ирж болно. Хүнээс яг өөрөөсөө л хамаарна. Одоо бас нэлээд олон тийм академиуд байдаг болсон байлаа шүү дээ. Одоо сургалтын төвүүд. Одоо тэгээд сургууль гээд ярьстай. Ер нь ингээд сургууль дээр ингээд онл үзээд явж байгаа шүү дээ. За тэгээд яг онл яг жинхэнэ одоо амьдрал дээр практик хоёр хэр ялгаатай байсан бэ? Бас яг одоо дадлага сургууль дээр нөгөө дадлага гэж хэлэгдэг байсан баг тий. Тэгээд тэр нь бас яг ямар хөө байсан бэ? Яг одоо харахад бас жоохон хийсвэрч юм шиг санагдаад байдгийн. Ер нь тэгээд яг оюутан байхасаа л илүү бодиттой юм хийж үзүүл зүгээр байх гэж боддог байхгүй. Яг нэг тийм за би нэг юм ирээдүйд нэг тийм салбарт ажиллана финтек ч юм уу тий банк санхүү ч юм уу онлайн худалдаа ч юм уу тий тэнгууд яг тэр чиглэлийнхаа газар дадлага хийдэг тий тэгээд нэг юм бодиттой юм хөгжүүлж үздэг ч юм уу тий тэгэхгүй зүгээр яг нэг тийм хитрхи одоо нэг юм онол суурьтай юм хийгээд байвал бас нэг тийм сайн хөгжихгүй юм шиг тий яг жинхэнэ бодиттой юм ажлын зах зээл дээр гараад бас гологдох тэгээ тиймэрхүү юм байж болох юм шиг санагддаг. Одоо ингээд байгууллага дээр ер нь ингээд хараад байнгут яг тэр IT программист ингээд албаных нь нэлийн дотгошоо юм шиг харагдаад байдаг байхгүй. Яг тийм дотгошоо хүмүүс энэ мэргэжлийг сонгоод байна уу? Эсвэл одоо хийж байгаа ажлындаа яг жинхэнэ ингээд төвлөрөл шаардал тэр хүмүүсийг дотгошоо юм шиг харагдуулаад юм уу? Тэгж харагдуулдаг байх. Тэрнээс биш ер нь бол янз янз төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Одоо яг хүмүүс ойлгохтой болохоор одоо хамгийн интроверт, хамгийн дотгошоо, хамгийн даруухан хүмүүс л энэ мэргэжлийг сонгодог юм шиг зүгээр ойлгоод байдаг. Тэгж харагдаад байдаг. Тэгж ойлгоод байдаг. Гэхдээ тэрнээс биш яг ажил нь өөрөө тийм өөрөөс тийм шаарддаг. Гэхдээ нөгөө талаараа энэ чинь бас хүний онцлог байх шүү дээ. Зарим нь би мэдээж ингээд бүр амар юм галзуу, нээлттэй тийм одоо девелопер ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Тийм. Одоо манай ажил дээр ч гэсэн байдаг шүү дээ. Байгаа. Зөндөө байгаа. Одоо тэгвэл яг программистууд одоо ингэж юм ярьж чаддаг байх хэрэгтэй юу? Ер нь чаддаг байх ёстой. Яг өөрийнхөө хийсэн юмны үн цэнийг өөрийнхөө хийсэн юмыг маш ойлгомжтой бие биендээ мэдээлэл зөвлөж тайлбарлаж чаддаг. Тэгээ өөрийнхөө үн цэнийг ойлгуулж чаддаг, тий, мэдрүүлж чаддаг. Би ийм хийж чаддаг, ингэдэг. Миний хийсэн юм ингэж ажиллаж байна, ингэж юм гэдэг ч юм уу, тий. Тийм байдлаар ер нь тийм ярианы чадвар soft skill бол мэдээж хэрэгтэй. Зүгээр л хийгээд байдаг хүн бол яг одоо цагт бол тэрийг бол би нэг хойш явахгүй тий. За одоо тэгвэл яг программист гэдэг мэргэжлийн одоо албан тушаалын өсөлт нь яг яаж явдгийг? Одоо нэг тоогооч байлаа гэхэд туслах тоогооч, за тэгэл яг үндсэн тоогооч, ахлах тоогооч гэл ингээл
өсөд явдсан шүү дээ. Тэгвэл яг танаа мэрэгжлийнхний хувьд яг яаж явдаг вэ? Яг албан тушаал гэдэг нэг яг үндэ бол албан тушаал гэдэг нэг амар сүртэй юм бол байхгүй л дээ. Зүгээр яг ингээд албан байдлаар ярих юм бол за мэдээж эхлээд дөнгөж туршлагагүй байгаа хүний хувьд бол junior developer гэж явж байгаа тийм. За нэгээс ихний нэгээс 3 жил гэдэг ч юм уу. За тэгээд цаашаа ингээд явах юм бол жоохон mid level руу орж ирнэ тийм. За тэгээд senior руу орж ирнэ. Senior буюу ахлах төвшнө. За энэ хүн бол мэдээж өөрийнхөө ажлыг хийхээс гадна нэг 4 5 хүнтэй баг ахлаа явчихдаг ч юм уу тийм. Тэрнээс олон ч юм уу баг ахлаа явчихдаг. Миний хэлгүүлждэг, өөрөө юм хийждэг тийм. Тэгээд илүү тухайн одоо тэр бүтээгдэхүүнийг одоо дөрөв миний ихэнд хэлсэн шиг зөвхөн нэг талаас харах биш. Олон талаас нь харж чаддаг. За ингэж юм бол яах вэ? Эрсдэл нь юу аах вэ? Нөгөө талаас зах зээл дээр гаад хэрэглэгчд яг ямар санагдах вэ гэдэг ч юм уу. Олон талаас нь харж чаддаг. Болж ирэхээрээ ер нь senior болоод явцдаг. Жохон нэг юм лидер манлал үзүүлцдэг. Дээрээс нөр хангалттай хэмжээний асуудлын шийдэл, суур шийдлийг олж чаддаг. Нэг тийм илүү senior болоод туршлага нэмэгдээд ирэхээр болоо явцдаг. За тэгээд senior-оос дээшигээ бол мэдээж lead engineer тэгээд CTO лөө хүртэл явж болно. За мэдээж энэ хүмүүс маань бол миний зүгээр ажилласан 15-20 жилийн туршлагатай тийм. 20 дээшигээ тэрнээс дээшигээ жилийн туршлагатай маш олон төрлийн бүтээгдэхүүн, маш олон төрлийн асуудлыг шийдэд үзчихсэн. Тэр шийдлүүд бүгд толгоонд нь ингээд бэлэн байж идэг тийм туршлагатай мундаг бас лид хийж чаддаг, үлгэр дуурайл үзүүлж чаддаг хувийн талаас ч гэсэн тийм хүмүүс байдаг. Тэгээ яг хүн яг илүү одоо яг энэ мэргэжлийг сонгоцсон хүмүүс яг нэг сонирхол хаана нэг тэр чиглэл рүү л явах хэрэгтэй юм шиг санагддаг. Яг илүү юм албан тушаал хөөж болно л доо. Тэгээ зүгээр яг нэг юм дээр амар мундаг эксперт болоод тэргээрээ ингээд илүү үнэлэгдээд явах нь зүгээр илүү үнцэнтэй юм шиг санагддаг юм. Тэгвэл одоо яг энэ албан тушаалуудын цалин яг яаж юм? За одоо ихний дөнгөж төгссөн хүүхэд одоо хэдийн хэмжээний цалин авах вэ? За магадгүй нэг 5 жилийн туршлагатай хүн бас их цалингийнх нь хэмжээний яах юм гэдэг талаар. Тэгэл туршлагаас хамаарал нэг мэдээлэл явна л да. Дөнгөж төгсчөөл бүр амар их юм нэхэд болохгүй л дээ. Тийм байдаг. Яг цалингийн дата гэх юм бол хүмүүст бол харьцангуй нээлттэй баг шүү дээ. Яг Монголд бол яг сүүлийн хэдэн жилүүдэд харьцангуй яг гайгүй, дэжгүй цалин санал болгодог болчихсон юм шиг харагдчих байгаа. Гэхдээ яг манайд бас тодорхой хэмжээний нэг зах зээл маань ямар үлээ те. Хүн ам маань ямар үлээ. Дээрээс нь яг эдийн засаг уул аргаагаас хамааралтай гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаас л жоохон хязгаарлаг байдал байж болно. Тэгээд яг зөвхөн Монголдоо гэхгүйгээр одоо гадны компаниудад ажиллаж болно тий. Өөрийгөө тийм хэмжээнд хөгжүүлчих юм бол тийм нээлттэй. Гэтэ ер нь одоо дундчаар хойлоо мэдээж хэрэг бүх компани мэдгүй шүү дээ тий. Гэтэ зөв дундчлаад хэлэхэд яг дөнгөж төгссөн хүүхдийн цалин яг хэдээс эхэлж байна? Ер нь ажиглахаар бол тэгэл одоо яг дөнгөж төгссөн хүүхдүүд бол дандаа 2-оос дээш юм шиг харагдаад байх шүү дээ. Дээжгүй. За тэгээд яг сая энэ мэргэжлийн зах зээл гэдээ хоёул ярьлаа шүү дээ. Тэгвэл яг зах зээл нь хийх байгаа. Үнэхээр ингээд хүүхдүүд бэлтгэгдээд гарлаа гэхэд тэр хүүхдүүд орох хэмжээний одоо тийм одоо байгууллагууд байгаа. Мэдээж байгаа. Яг манай Монголын хувьд л зүгээр ингээд нэг ажилгүйдэл гэж яриад байдаг шүү дээ. Гэхдээ яг үндэ чадварлаг хүмүүсээр амар дутдаг байхгүй. Яг жинхэнэ чадварлаг, яг жинхэнэ ажиллаа мэддэг, яг жинхэнэ ингээд сэтгэл зүрх хаагаж хийдэг, яг хариуцлагатайгаар хийдэг хүмүүс амар дутагддаг юм шиг санагдаад байхгүй. Яг тэрийгэ ботон бол зах зээл яг энэ салбарт бол маш их байгаа юм шиг санагддаг. Зүгээр ингээд ботхоор утгагүй л дээ. Одоо чинь ингээд хятадд ингээд яг энэ мэрэгчлэр шин ингээд жилд зүгээр ингээд бараг ингээд 200-300 мянган хүн төгслөө гэж бодъё л та тий. Тэнгүүд ингээд 200-300 мянган гингүүд одоо манайд яг үндэ 200-300 мянган инженер байна уу үгүй юу гэдэг тоо гарч ирж шүү дээ. Тэгэхээр ингээд амар хажууд утгагүй байх шүү дээ. Тэнд ингээд зүгээр ингээд хүнээр зодол амар юм хийгээл бүү зүгээр ингээд дээш тасаал авчихчих. Тэнгүүд манайд яг үндэ бол ингээд орон зайн байгаад идэг. Ингээд гоё юм хийгээд бүр гаднаас ингээд төсөл авч хийдэг ч юм уу тий. Ингээд улстай валют оруулж ирэх гэдэг ч юм уу тий. Тим юм ингээд бүр ингээд юм амбицтай юм ингүүтэй чадварлаг инженерүүд тийм хомсдолтой, дутагдaltaй. Тэгээ яг үнэхээр мундаг ингээд бүр ингээд оюутан байгаас 10 жилээс өөрийгөө мундаг хэмжээнд хөгжүүлээд явсан хүмүүс нь гадаадд ажиллаж байгаа шүү дээ. Google, Meta, Amazon ч юм уу тий. Тэнгүүд яг тодорхой хэмжээнд өөртөө ингээд өөрийгөө хөгжүүлээд одоо яг том Монголд байгаа одоо хамгийн гайгүй том компаниуд нь бол хамгийн чадварлаг туршлагатай хүмүүс нь авч байгаа шүү дээ. Тэгээл ер нь бусд нь мэргэжлэрээ ажиллаж чаддгүй ч юм уу. Яг тиймэрхүү л нөхцөл байдал харагддаг. Тэгвэл яг тэр хүүхдүүд захидээд сургуулаа төгсөнгүүтээ ажлын байр дээр одоо гологдохгүй тулд өөрийгөө яаж хөгжүүлж болох юм? Өөрийгөө хөгжүүлэх ёстой жинхэнэ бүх төрлөөс авах шүү дээ. Одоо YouTube тэгэл AI гэдэг ярьж байна. Тэгэл яг гол нь яг бодтой юм хийж үзэх хэрэгтэй. Яг бидний яг энэ салбарт програм хангамж дээр
яг бодиттой өөр юм хийж үзэх хэвээр. Яг сурыг гэх юм бол тий. За нэг юм төсөл хийгээд үзчихье. За би нэг юм дроп шиппинг гаднаас одоо захиалга авдаг юм веб хийгээд үзье гэдэг ч юм уу тий. Яг энэ ингээд яг жинхэнэ бүр яг хүн ингээд ашиглахад бэлэн юм шиг тийм хийж үзье гэдэг ч юм уу. Яг л тийм хийж үзэл яг тийм бодит скил чадвар сурах хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр ингээд 1000 одоо юм сургууль бичлэг үзээл нөгөө хичээлээ ингээл хараал тий. Тэглээгээд яв сайжрахгүй яг өөрөө хийж үзэж практик суурьтай байж ижил илүү их юм. Аха. Одоо яг тэр хүүхдүүд маань ажлын байран дээр гарахад яг ямар уур чадвартай байх хэрэгтэй вэ? Одоо хоёлаа зүгээр ингээд төсөөлөе л дөө. Тан дээр ингээд нэг за оюутан ч юм уу эсвэл ингээд шинээр төгсөө хүүхд ингээд ирлээ заяа. За тэгвэл та яг тэр хүүхдэд одоо юу гэдэг тэр хүүхд үнэхээр юм сурах одоо ингээд чинь хүсэлтэй байгаасаа гэж бодож байна уу? Эсвэл үнэхээр гоё юм найрсагтай юм гоё харилцаатай байгаасаа гэж бодож байна уу? Эсвэл үнэхээр техникийн хувьд юм мэдлэгтэй тэ чадвартай байгаасаа гэж бодож байна уу? Ер нь аль нь чухал гэж мэдлэгтэй чадвартай яг зүгээр ер нь бол амар тийм сониуч яг юм жинхэнэ ингээл юм сурах гэсэн юм чинь хүсэлтэй те. Ингээл яг ингээд за нэг юм ярангууд тэрийг маргааш ингээд судлаа мэдсэн ч байдаг ч юм уу те. Тийм ингээл залуучууд ер нь айгуу гоё үйдэж шүү дээ. Ингээд харьцахад ч амар урамтай. Тэгээд ерөөсөө тийм хүмүүс ч юм яг ингээд бус одоо төрлийн ингээд ярианы сэдвээр ингээд ярихад ч гэсэн те нэг тийм цаанаасаа урамтай байдаг. Тэгээ мэддэгдэг дээ ер нь тийм хүмүүс. Аха. Одоо ингээд бүгдээрээ мэдээллийн 90-100-д ингээд амьдарч штэ тэ. Тэгэхээр хоёул яалчгүй хиймэл оюуханыг ярихгүй байхын арга алга. За тэгээд одоо ингээд хүмүүс ингээд гадуур яриалаа л да. Зарим ажил мэргэжлийг хиймэл оюухан орлоод эхэллээ гэд ярьж байна. За тэгвэл яг та эдийн тэ танаа мэргэжлийн хувьд хиймэл оюухан орлох боломжтой юм уу? За миний бодлоор бол үгүй ах гэж бодоод байгаа. Тэгээд одоо ажил дээр яг хиймэл оюуханыг хэрхэн яаж ашиглаж байна? За яг одоо яг нийтэд ингээд яг төгссөн байгаа ойлголт нь бол ингээл юу одоо энэ хэдхэн жилийн дараа ингээл тий төвсөлтийн ажлын байрыг ингээл булаачих юм шиг тий ингээл булаал ингээл биднийг ажилгүй болгочих юм шиг ингээ яриад байгаа. Гэтэ уучлаарай болоогүй л тий мэдээж болоогүй. Яг нийт төгссөн хайп нь ингэж ойлгуулад байгаа болохоос биш. Стил чадварлаг инженерүүд хэрэгтэй байсаар л байна. Чадварлаг инженерүүд яг тэр клаудыг хөгжүүлсэн Anthropic гэдэг компани CEO ингээл амар яриад байгаас жилийн дараа гэхэд ингээд бид нар ингээд 100% код бичүүлдэг болно гэдэг ч юм тий. Яг тэгсэн хэдий ч гэсэн бидний одоо мэрэгжил улам одоо энэ гартаа оруулаад тий бүр ингээд 10 урушгэ болоход тий ажлаа хөнгөвчлөөд тий ингээд бүр юм төгс ашиглаж чаддаг хүмүүс илүү эрэлттэй болно. Ашиглаж чадахгүй бол уучлаарай. Ашиглаж чаддаг илүү бүтээмжээ өөрөө нэмж чаддаг хүмүүс илүү эрэлттэй болно. Тэрнээс ч бүрэн устна гэж байхгүй. Харин илүү арай нэг юм шин төрлийн одоо мэргэжлүүд гарч ирж магадгүй гарч ирэх байх тийм одоо энэ гарч ирсээр байгаа гарч ирсээр одоо сүүл би харсан байхгүй тэр нэг манай Монголын нэг Австралид ажилладаг нэг залуу байсан тэр нэг Мазал AI гэдэг бүтээгдэхүүн гаргацсан байсан тэрэн дээр ингээл нэг ажлын байр зарлагдсан байхгүй тэрээс ч AI платформ инженер гэж байгаа байхгүй платформ инженер AI платформ инженер гэдэг тийм шин төрлийн ажлын байр гаргаад ирсэн байхгүй AI ашиглаад код бичүүлээд бүтээгдэхүүн болгоод ингээд гаргадаг тийм. Тэгээд тэр ингээд нэг AI-ха гүйц нэг ревю хийгээд гаргаж ирсэн кодыг нь хараад ревю хийгээд хянаад тэгээ ингээд дараагийн шатнд гаргаад диплой хийгээ гаргадаг ч юм уу тийм. Яг нэг тийм жоо шин төрлийн ажил мэргэжлүүд гарч ирэх байх. Тэгээд одоо ажлын байран дээр хиймэл оюуханыг яг яаж ашиглаж байна? За яг оны өмнө бол яг он гарахаас өмнө бол ер нь төдийл нэг ашигладаг байсан. Бүх юм англи өөрөө нухал. Яг 2026 он гарснаас хойш бол өстой жиг битүү ашиглаж байна да. Өстой битүү ашиглаж байна. Үнэхээр амар байдаг. Амар байдаг. Гэтэ нөгөө талаас бас тэрэндээ 100% даатгаж найдад болно гэсэн үг биш. Хянах өстой. Тэ бүгдийг хараад хянаад. За энэ яг миний хүснээр гарч ирж үгүй юу тэ яаж ийж гэдгийг бүр хянана. Хяналтанд давна. Гэтэ нөгөө талаар яг бүр нэг юм ядаргаатай нэг юм чимэглүүр нэг тийм ажлуудыг бол бүгдийг хөнгөвчлөх чаддаг. Тэгээд одоо бол жигхэн бараг л нэрээ 90-100% ашиглаж шийддэг. Одоо таны харж байгаагаар яг 5-аас 10 жилийн дараа яг танай салбар ямар хөө байх вэ? Миний түрүүний хэлсэнчлэн шин төрлийн одоо рол шин төрлийн ажлын байрууд гарч ирэх баг тий. Тэгээд яг энэ шинэ гарч ирж байгаа яг одоо ингээд амар мундаг хэмжээнд хөгжсөн байгаа AI төлөвүүдийг бүр үнэхээр лаг ашиглаж чаддаг тий. Тийм хүмүүс илүү их зах зээл дээр үнэлэгдэнэ гэж бодож байна. Дээрээс нь суур мэдлэг сайтай хүмүүс бас амар үнэлэгдэх баг. Тэгж харж байгаа. Тэгээд яг хуу 5-10 жил гэдэг чинь өөрөө бас яг хуу яг ингээд нэг юм
юу нэрийн хүн төрөлхтний хөгжил, технологийн хөгжил энэ төрэй гэж бодоход бас тийм урт хугацаа биш. Бүр ингээд томоор нь харах юм бол. Гэхдээ яг технологийн одоо бидний ингээд өдөр тутамд одоо энэ яг бүтээгдэхүүнүүд AI байгаа шүү дээ. Тэд нар ингээд өдөр өдрөөр хөгжиж байгаа шүү дээ. Яг 5-10 жилийн дараа гэхэд эдгээр маань бүр улам л амар болсон байгаа. Тэртээ яг зах зээл яг өргөн утгаар нь харах юм бол бид нар яг одоо яаж амьдарч байгаа тий тэр шиг л байна. Одоо ингээд бас нэг за энэ подкаст маань бас яг 5 сарын 30-наас өмнө цацагдаж амжих нь амжих нь гэдгийг бол мэдэхгүй байна л да. Гэхдээ 5 сарын 30-нд TED Summit болох ч байгаа шүү дээ. Одоо яг чих нэг технологийн хүмүүсийн цуглардаг зэг гэх юм уу да. Тэгээ тийм бас ингээд ихтгэл тавьж ирсэн шүү дээ. Яг тэр талаар нэг жоохон мэдээлэл өгч. Тэр үү. Яг уг нь гоё л доо тэр чинь тэгээд нөгөө нэг яг Монголд яг ийм тех мэдлэгтэй яг мундаг инженер мөртлөө бас нөгөө талаараа сайн ярьдаг хүмүүс хэрэгтэй амар хэрэгтэй болдог байхгүй. Бас яг тийм. Тэнгүүд яг team хүмүүс яг team event дээр арга хэмжээнд дээр ярьж тий одоо яг нэг оюутнууд залуучууд нэг юм ихтгэл өгдөг, урам зориг өгдөг тий нэг юм толгойд нэг юм хийдэг ч юм уу тий. Team хүмүүс маш хэрэгтэй байдаг. Team хүмүүс тэр баг дутагддаг. Тэгээд яг би бол өөрийгөө яг нэг team гоё чадвартай, бэлтгэх урлагийн чадвартай team хэмжээнд байлгаж хөгжүүлэхийг хүсдэг. Тийм болохоор яг team хүмүүд орох дуртай. Гэхдээ ерөөдөө яг нэг заримдаа бол их сонирхол төрдөг, заримдаа сонирхол төрдөг. Тэгээ янз бүрлээдэг та. Одоо нэг сонирхолтой гэх юм уу нэг 3 асуулт бэлдсэн байна л да. За эхнийх нь болохоор хамгийн анх хийжсэн ажил бас авч исэн цалин хэд байсан бэ? Юу хийжсэн бэ? Анх хийжсэн ажил бүр анх уу? Тийм, бүр хамгийн анх. Одоо миний бодлоор яг мөнгө аваад ажилласан ажил ингээд хүний хамгийн анхны ажил гэж би боддог. За тэр чинь одоо яг юу юм бэ? Албан ёсоор гэх юм бол 10 жил мэлтэй тэгэл юу яадаг лсэн л та. Нөгөө нэг зуны амралтан болтойгоо нөгөө нэг ахчтай тусалдаг ч юм уу те. Тиймэрхүү юм бас байсан. Гэхдээ яг албан ёсоор гэх юм бол 2 дугаар курстэй Япон олон ресторанд ажиллаж үзчихсэн. Тэгээ тэнд нэг өдрийн 30,000 төгрөгийн зээл авч лөө яалаа. Тиймэрхүү юм байдаг байсан. Тэгээ тухайн үед бол тэгэл одоо бол амар ихний ерөөсөө ааж тиймэрхүү ажил хийж үзээгүй хүмүүсийн хувьд бол хүнд байгаа шүү дээ. Япон улсын гадар зөөгчтэй амар юм сахилга гоцтой. Япончууд ямар хүмүүс үлээ те. Тийм байсан. Тэнгүүд бас нэг асуулт байна л да. Одоо нүг тэр чинь оюутан бата гэж байгаа шүү дээ. Суралцсангаа ажил хийж байгаа. Тэгэхээр танаа мэрэгжлийнхний хувьд яг ингээд суралцсангаа ажил хийж болт юм уу? Одоо нүг гэрийн даалгавар ч юм уу да тиймэрхүү ямар одоо хэр их байдаг юм бэ? Одоо миний бодлоор зүгээр сонсч ирснээр ангаахын хичээл бол бүр үнэхээр их гэдэг байхгүй. Бүр ерөөсөө ингэж өөр юм хийх боломжгүй те. Тараал яг хичээлээд даалгавар байдаг. Тэгэхээр яг танаа мэрэгжлийнхний хувьд хичээлийнхаа хажуугаар ажиллах боломж нь хэр их вэ? Ажиллах боломж хэрэг ямар ажил? Одоо зөөгч ч юм уу да. Магадгүй одоо хүүхдүүд ингэ CU-д ажиллаад байгаа шүү дээ. Яг тэр бол юу л да. Яг жигэн хүний хувийн одоо сахилга бадгын төлөвлөлт зохион байгуулалт те. Тэрнээс л хамаарна да одоо. Үнэхээр мундаг хүүхдүүд бол тэгэл ажиллаад болол байдаг бэлттэй. Яг нэг дөрөв ангаах гэсэн шүү дээ. Тэрэн шиг яг манай мэрэгжилт бол яг 5 6 яг юм мэрэгжлийн хичээл зэрэг үзүүл бас чанга шүү дээ. Яг ингэ дөнгөж тэрийгээс суралцж байгаа хүүхдүүд бол чанга санагдана. Тэгэхээр бас яг хариулахад хэцүү юм байна л да. Яг тухайн хүүхдийн өөрийнх нь л одоо үеийн зохион байгуулалт те сахилга бат ямар байна гэдгээс л шалтгааллах байх тий. Одоо ингэ үнэхээр чадвартай бол хитээд сургуулаа төгсгүйгээр ажлын байр дээр гарах боломжтой гэж сонсч ийсэн. Тэр яг үнэ юм уу? Тий яг тийм байгаа. Яг гол нь л тэгэл юу л да мэдрүүний хэлсэн шиг яг нэг практик дээр яг юу хийж чаддгийг тий. Боддоор чи яг зах зээл дээр бүр яг ингээ гараад үн цэн нөх юм бүтээгдэхүүн хөгжүүлж чадах юм уу тий. Тэр чинь л хамгийн гол нь. Тэрнээс биш ч одоо юу мэрийн заавал одоо ингээл 120 кредит үзээд чи эдийн кредитийг 120 кредитийг цуглуулж чи үзчихэж л амар ингээ ажлын байрандаа гараад мундаг девелопер болно гэсэн хууль байхгүй шүү дээ. Тий, ерөөдөө тийм байдаг гол нь. Гэхдээ хүнд яг их сургууль академи ч юм уу тий сурахын мэдээж гол даваа тал нь суурь мэдлэг сайн эзэмшиж байгаа. Суурь мэдлэг эзэмшин тэнд тодорхой хэмжээнд багаар ажил сурж байгаа тий курсын ажил ч юм уу тий тэр талаасаа бол маш хэрэгтэй юмнууд их сургуулиас сурж байгаа. Их сургуулийг бол яг тэр талаасаа үүсгэж болохгүй. Тэгээд одоо манай Монголын нийгэмдэр за гадны улсын орнуудыг бас сайн мэдэхгүй л байна л да. Яг Монголын нийгэмдэр одоо ингээд аав ээжүүд нь хүүхдүүдийнхаа мэрэгжил сонголтонд айгүйх оролцдог гинэ. Яагаад гэвэл тэр төлбөрийн төлөөд байгаа хүмүүс нь аав ээж нь байдаг гэдэг байгаа байхгүй. Тийм болохоор илүү хэрэг мэдлэлтэй хүүхдүүдийнхаа одоо мэрэгжил сонголтонд илүү нөлөөлдөг гэдэг юм байдаг юм байна. Тэгээд та хүмүүн дээр юу гэж боддог вэ?
Зөстэй төвхтэй юм аа. Тэгээ би өөрийнхөө одоо яг одоо ингээд бодохоор өөрийнхөө замыг зурсан. Өөрөө ингээд мэрэгчлээ сонгоод явсан болохоор ингээд яг наадах ч бол ерөөсөө мэдэрч үзээгүй. Тэгээ ер нь бол эцэг эхийг хүүхдийнхээ амьдралд яг тэгэж чи заавал ингэх ёстой гэж заагаад байх хэрэггүй юм шиг санагдав. Ялангуяа одоо цаг үед ингээд ер нь бол бүх юм өөрсдөө судлаа мэдчихэж байгаа шүү дээ. Өөрсдөө зарим нь бол ингээд бүр өөрсдөө сонирхлыг олоод явцсан баг шүү дээ. Тэр өөрөөсөнд нь орон зайг нь өгөх ёстой. Тэгэхдээ ингээд чи заавал юм байх ёстой гэж тулахын оронд зөвлөх ёстой тий. Өвөмний хүүхд ингээд гिचүүл зүгээр юм биш үү тий. Чи ингээд энийг яаж харж юм гэдэг ч юм уу тий. Тийм байдлаар л гэхээс биш. Өө заавал юмар яв гэж хүнийг тулах юм бол тэр бол байж болохгүй шүү дээ. Тэр хүн өөрийнхөө амьдралыг өөрөө шийднэ. Цаашдаа ингээ олон жил өөрийнхөө хоолыг олж идэх юм аа өөрөө сонгоод явах хэрэгтэй болохоос биш. Ингээд ээж аав намайг ингээд энэгээр сурах гэсэн юм аа гэдэг чинь бас байж болохгүй асуудал шүү дээ. Одоо хүүхэд насны талаар буюу одоо баг бахта яг ямар хүүхдээс нь бэ? Ер нь дотгошоо байсан уу, гадагшаага байсан уу? За тэрийг одоо яг тодорхойлоход жоохон хэцүү л яг эхлээд нэг имээ дээр өсчихсэн хүүхд болохоор яг эхлээд ер нь бол тийм задгай гадагшаага ч юм уу тийм хүүхд байсан. Яг имээ маань ерөөдөө өөдөлснөөс хойш ер нь жоохон юу байсан дотгошоогоо болцсон ч гэх юм уу. Тэгээд тиймэрхүү жоохон болчихсон болсон юм шиг санагддаг. Гэхдээ нэг тийм жоохон юм сониучтой яг тэрний цаад шалтгаан юу юм болоо гэдэг ч юм уу тий. Учир шалтгаан гэдэг яагаад гэдэг асуулт их асуудаг. Нэг тийм байсан юм шиг одоо бодоход ийгсэн. За багада одоо урлагийн үзлэгт бас хэр их орж ив те. Тэгээ хойлоосаа хэллээ шүү дээ. Усан цэлтийн спорт гэж байгаа. Яагаад одоо ингэж маш олон спортын төрлүүд байгаа те. Яагаад заавал усан цэлтийн спорт юм бэ? Яагаад гэвэл за би мэдээж унган эрдэнтийн хүүхэд. Унган эрдэнтийн хүүхэд тэгээд эрдэнэтэд өсгийн давуу тал бол маш их байдаг яг хүүхэдд бол. Яагаад гэвэл манад соёлын ордон байна тийм уурхайчин соёлын ордон байна. За тэрэн дээр бүх төрлийн хөгжмийн дугуйлангууд байдаг. Тэгэнгүүт зөв одоо бодохоор тухайд нэлээд бас боломжийн хямдхан үнэтэй байсан санаад байгаа. Тэгээ бас нөгөө талдаа спорт комплекс байсан. Спорт комплекс дээр бас л маш олон төрлийн спортын дугуйлгаас ихзүүд ажилладаг байсан. Тэгээд манай Эрдэнэтийн усан сан чинь өөрөө бас Монголдоо 1-2 гэж яригдах хэмжээний одоо ч гэсэн тийм яригдах хэмжээний усан сан. Тэгээд бас бүх боломж нөхцөл хангагдсан байсан. Тийм болохоор тийм ерөөдөө ээж манаас дагуулж анх шинжилгээ өгөөд тэгээд бассейнд орж исэн. Хэднээс тагаас хэлж явж исэн бэлээ? 11-т байсан баг. 11-т. Одоо хүмүүс ч нөгөө ингээд хамгийн дуртай зүйлээ хийхээр бүр ингээд маш гоё мэдрэмжийг мэдэрдэг шүү дээ. Тэгэхээр яг бассейнд тахтаа ч юм уу эсвэл усан цэлэл дээр хичээлж явахдаа яг ямар мэдрэмжийг мэдэрдэг вэ? Маш гоё байдаг. Ингээд яг амьдрал дээр ингээд зүгээр ингээд байхад бодогддог юм уу шүү дээ. Одоо юу гэдгийг хүүхд байхад ч гэсэн тэгэл яг үүндээ тодорхой хэмжээний юм бохомддог ч юм уу те. Одоо нэг стресс ч юм яг насан туршсан байхад бол мэдээж ингээд маш ол их стресс байгаа шүү дээ. Гэхдээ хүүхд тахад бол ингээд ерөөсөө бүх юм тэр усанд ингээд маш ингээд гоё төвлөрч чаддаг. Хамгийн гоё өөрөөрөө байж чаддаг. Тэгээ нэг тийм гоё допамин ялгардаг те, тестостерон ялгардаг те. Эдгээр талаараа айгүй гоё ингээд нэг тийм амжилт ахиж байгаа юм шиг те. Тамирчид бол тэр хамгийн гоё үед шүү дээ. Тэгээ хүүхд тахад бол хамгийн гоё тэр байсан. Усан цэлтийн спорт ч өөрөө ингээд дотор маш олон төрлөд юм билээ шүү дээ. Би одоо жишээ нь хизээч тэрийг мэддэггүйс аахгүй. Тэгээ хоёулаа нэг удаа Эрдэнэтийн одны тэмцээнд орж ирсэн шүү дээ. Тэгэхэд би энэ чинь ингээд дотроо бүр маш олон төрлөтэй ийм спорт юм биш гэж мэдчихсэн л та. Тэгэхээр одоо яг зүгээр маш ингээд ерөнхийгөр нь одоо яг энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд ч гэдэг юм уу яг анхан шатны мэдгэдэггүй зөвхөр одоо хэдэн төрлийн сэлэлтэй байдаг ч гэдэг юм уу та тий. Нэг тэгээд ярьж өгч болох уу? Тэгээд яг ер нь бол зөв миний анзаарснаар бол хүүхдүүд ингээд яг нас нь бага багтсан хурдан сурдаг юм шиг санагддаг. Маш хурдан сурдаг. Яг тэгээд тэр хүүхд бол зүгээр одоо нэг 6-аар гарах гэж ч юм уу зүгээр ингээд нэг тийм чөлөөт цагаар зүг боловсон соёлтой өнгөрүүлэх гэж хичээлэхгүй эсвэл ингээд тэмцээн уралдаанд ороод тамирчин болоод ингээд явах уу гэдгийг яг өөрсдөө л мэдэх байх л та эцэг эхчүүд гэсэн эцэг эхийн гэсэн дэмжлэг мэдээж байх баг. Гэхдээ ерөөдөө бол зүгээр яг аль нэг үерэн ч явсан энэ бол яг спорт ингээд бүх биеийг өвдөх шүүжүүлдэг маш гоё спорт. Тэгээд ерөөдөө яг өсөлтийн дөрөв төрлөөдөг. Өөр ар мэлхий дэлфи ингээд яг анх хичээлж байгаа хүүхдүүд бол мэдээж яг одоо л мэлхийгээс эхэлж сурдаг болсон л байл л те. Мэлхий буюу breaststroke гэдэг.
Сэлтээс эхэлж сурдаг болчихсон байлээ. Хүүхдүүд их хурдан сурдаг. Тэгээ онцлог нь бол тийм байдаг. Тэгэхээр одоо хүүхдүүд юу ч хэлэх вэ? Тэгэхэд өөрсдөө угаасаа ингэж жоохон чиглүүлээ заагаад дорхноос урчдаг. Цаашаа яаж явах вэ? Өөрсдөө л шийдэн тий. Тэр яг баг насны нэг маршрут байдаг шүү дээ тий. Хүүхдүүд ч өглөө босоод сургууль руугаа яваал. Зарим нь сургууль гэр гэл явдаг бол зарим нь сургууль руугаа яваал тараал дугуйлаг гэрч гэдэг юм одоо тий. Яг өөрийнх нь хувьд тэр маршрут нь яг яаж явдаг байсан бэ? Өглөө хичээл ороод тэгэл хичээл тараал өглөө 8-аас 12:30 хооронд хичээл ороод дэлгэртэй ирээл нэг хоол унд хичээл тэгэл 3 үед өгдөг гэсэн. Тэнгүүд амралтын өдөр болчихгонгод өглөө 7-7-оос 9 хооронд бэлтгэлгээд тэгчээд амарчаад буцаад өдөр нь 3-аас 5 хооронд идэг. Тийм хуваартай байдаг байсан. Тэгээ тэр хуваар бол тухай бас ихэндээ хүн санагддаг байсан. Ачаалтаа санагддаг байсан. Гэхдээ мэдээж ингээд яг би илүү сайжирж байгаа, миний амжилт ахиж байгаа гэж ингээд бодонгууд мангар тийм өөрт амар урамтай санагддаг байсан. Спорт ер нь гоё юм тэр яг нэг хүнийг хүүхдийг зоригтой болгож өгдөг тийм. За би тэдэн сарын дараа тэдэн жилийн дараа гэхэд би тийм төвшөнд очсон байна да гэд хүүхдийг багаас нь зоригтой болгодог. Учираас бас спорт ер нь аливаа спортын гоё тал нь тэр юм шиг санагддаг. Ер нь одоо ингээд спорт дугуйлангаас гадна ер нь нийгмийн ингэдэх одоо хэрэг байсан бэ? Одоо сургууль дээр чинь байгаа ингээд спортын тэмцээн, эсвэл урлагийн одоо нэг үзлэг гэл болдсон шүү дээ. Тэгэл бас ихтгэл мэтгэлзээний тэмцээнч гэдэг юм одоо тиймэрхүү зүйлийг зохиогддог. Тий, яг тийм юмд бүр амар идэвхтэй байсан гэж хэлж чадахгүй. Яг зүгээр оролцох үедээ оролцоол явцдаг. Тэгээ бодохоор ингээд нэг мөрөх идэх оролцох жоохон дардаг байсан юм шиг санагдаад байхгүй одоо бодохоор. Яагаад? Мэдхгүй тий яг яагаад ч юм даруухан зам дэнтсэн болохоор тэгээд мэдхгүй тэг санагддаг байсан. Тэгээ яг оролцохондоо бол хангалттай оролцдог. Оролцохдоо ер нь бол нэлээсээ гүйцэтгэлтэй оролцож чаддаг байсан юм шиг санагддаг. Тийм амар хичээдэг байсан юм шиг санагддаг. Яагаад би ингэж асуугаад байна вэ гэхээр миний бодлоор би өөрөө хүүхд тахтаа нэг тийм юмд өөрөө дуртай мөртлөө ордоггүй байсан байхгүй. Тэгэхээр одоо би зүгээр дүүнэртээ ингэж хэлэхэд тэ хэвээ чи дуртай байгаа бол зүгээр л би орё гэдэг хэлээд ордог байгаарэ гэж одоо ингэж хүсдэг байхгүй. За одоо хоёлаа сүүлийн 3 асуулт руу орж ийн. За хамгийн ихнийх нь ажлын байран дээр яг одоо юу хамгийн чухал гэдэг вэ? Одоо ажлын байран дээр маш олон хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Одоо удирдлага, цалин, байршил, орчин юу гэдэг нь тэгээд таны хувьд яг хамгийн чухал гэсэн 3-ыг нэрлэеч гэвэл та яг юу нэрлэх вэ? Соёл гэж үзнэ. Байгууллагын соёл ямар юм те? Тэр токсик уур амьсгалтай юм уу те? Одоо тиймэрхүү жоохон юм жоохон болохгүй токсик нөхдүүдийг одоо тэг яадаг юм. Эсвэл тэр компани бодлого нь одоо зөвхөн нэг юм эерэг хандлагатай гэдэг ч юм уу тийм хүмүүсийг авдаг юм уу? Эсвэл нэг юм яг юуг нь харж авдаг юм тий? Байгууллагын онцлог соёл байгаа шүү дээ. Хүний нөөцийн менежмент. Тэгээ орж ирсний дараа чи ингээл нэг ажилтны төрс өдрөөлөө гэж тэрэнд яаж хандж байгаа гэдэг ч юм уу. Зүгээр нэг тийм юмас ингээд байгууллагын соёл амар чухал байгаа. Тэнгүүт ингээд зүгээр ингээд би ингээд суугаад ингээд ажил хийхэд надад тэр тухтай мэдрэмж төрүүлдэг. Ингээл би ямар нэг юмнаас ингээд айгаад иж болохгүй шүү дээ. Тэр талаас соёл гэдэг юм амар чухал санагддаг. Хоёрт бол мэдээж хүн тодорхой хэмжээнд хөдөлмөр зарцуулж байгаа гэхээр амьдралын баталгаа хангагдаж явах ёстой шүү дээ. Тэгэхээр мэдээж цалин мэдээж чухал. За 3-т гэх юм бол одоо юу мэр юм те. 3-т бол тэгэл тухайн хүн өөрөө л одоо яг юу чухал вэ гэдгээ тодорхойлох. За миний хувьд гэх юм бол за яг нэгт соёл, хоёрт цалин мөнгө орчиж байгаа юм. 3-т соёл. За яг соёл гэдэг дотор бас хамт олныг бас оруулчихлаа юм л да. 3-т бол яг нэг орчин нөхцөл тэр айгүй чухал байх. Бас айгүй чухал тийм. Зарим офисууд чинь ингээд подволд байгаа гэдэг шүү дээ. Тэгээд агааргүй, нарггүй тэр бас ингээд амар чухал байгаа даа. Яг нэг эрүүл ах уу гэдэг талаас тийм. Эрүүл мэндэд тийм. Дараагийн асуулт нь болохоор одоо таны нэг ингээд 17, 8 40 ирээд хаа би ингээд айгүй ингээд мундаг таньшиг тийм программист болмоор байна. Гэвэл та яг юу зөвлөх вэ? За эсвэл зөвхөн программист гэхгүйгээр те одоо яг ингэж мэрэгчлээ сонгож байгаа дүүчин ирээд яг тэр талаар асуухад та юу гэж зөвлөх вэ? Юу нь бол яг зүгээр бити тренд дагаал гэж бэл. Тренд дагаа одоо ингэж AI амар хот байна чи ингэ энийг сонгож байгаа гэж хэлмээр үүснэ гэдэг. Угаасаа гэж болохгүй. Яг сүүлд ингээл хүмүүс ингээд сургалт Монголда зарах гад ч юм уу те эсвэл их сургууль Монголын одоо нэг маркетинг зарагдаг асал ингээл за энийг сонго те одоо ингээл 2026 он те ингээл AI хот байна те энийг ингээл чи сонгочих юм бол чи ийм цалинтай болно те гэдэг ч юм
яг тийм сурчлагын марк юм амар их явагддаг болсон. Тэгээ яг тийм юмыг дагаж болохгүй. Хүн яг өөрийгөө сонсох хэрэгтэй тий. За өөрийгөө ингээд жоохон алсыг харах хэрэгтэй. Тэдэн жилийн дараа би яг ямар хүн болмоор байна. Өөрийгөө сонсох хэрэгтэй. Тэгээ тэгжлээ. Тэрнээс биш тренд дагахгүй нэг тийм амар за хамгийн өндөр салентай 10 мэрэгжил байна. Жидрээс сонго гэж бас хэлэх нь өрөөсгөл тий. Тийм байгаад идэг. Тэгээд яг ийм мэтийн юмыг дагаж сонгосноос болоод хүн дараа нь ингээд боддог, харамсдаг байхгүй тий. Ингээл бүр дараа нь амар олон жил усны хатар би ер нь тийм л болох байсан юм шүү дээ гэдэг ч юм уу. Эсвэл ингээл ажилдаа сэтгэл ханамжгүй байдаг ч юм уу тий. Fuck хурдан тараас тэгж мэд. Тийм болохгүй тулд хүн өөрөө тэрийн дээр сэтгэл хөдлөлөөр хандж болохгүй. За та одоо яг өөрийнхөө 5 жилийн дараахыг яг ямар байна гэж бодож байна? 5 жилийн дараах уу? 5 жилийн дараах гэх юм бол би яг илүү яг өөрийнхөө одоо яг одоо ажиллаж байгаа мэргэжил байгаа шүү дээ. Яг мэдлэгээ бол илүү өргөжүүлээд тэгээд бүр илүү одоо нэг юм карьераа илүү юм expand хийхдээ өргөжүүлэхийг хүсдэг. Бүр илүү entertainment чиглэл рүү ордог ч юм уу. Тэ бүр илүү ингэж юм олон төрлийн мэдлэгтэй чадвартай болоод тэрийгээ ингээд бүр юм өөрийнхөө жинхэнэ нэг гийц яг эцсийн гэх юм бүр юм том мөрөдөл рүүгээ илүү зүтгэхийн тулд одоо яг мэдлэг чадвараа бүр илүү өргөжүүлэхийг хүсдэг. Яг програм хангамж софтвер дээр нэмээд одоо анимашн байдаг ч юм уу те 3D анимашн дээр нэмээд өөрөө одоо скрипт бичиж чаддаг те скрипт бичиж чаддаг ч юм. Тэрэн дээрээ ингээд бүр нэмээд юм продюсинг скиллтэй те тим хэмжээнд очоод тэгээ тэрэн дээрээсээ одоо илүү олон хүнд хүрэх тийм entertainment чиглэл рүү орох тийм бодолтой сонирхолтой тэрийг нэг дотроо бодож шохоорхож явдаг. Би нэр яг хоёр асуултаас асуух мартсан байна л да. Эхнийх нь болохоор чөлөөт цагаар яг юу гэж нэ гэж асуух уул нь манай подкастын миний асуулт байхгүй. Гэхдээ угаасаа битээр нүуний жоохон хүүхдтэй учраас бараг л чөлөөт цаг гэдэг юм байхгүй байгаа шүү дээ. За тэгээд нөгөөт нь болохоор мэдээж яг энэ ажил амьдралын одоо энэ үед ингээд стресс маш их уусаа гарна шүү дээ. Ялангуяа хоёулаа бол нөө нэлэх хүүхд хүний нойр хоёулаа тутуу тийм болохоор тэрээс ингээд стресстэй айгүйх нөлөөлт юм билээ шүү дээ. Одоо тэгээд яг энэ стрессээ хэрхэн одоо гатагшлуулж байна. Өөрөөс миний хамгийн хайртай хоёр юм. Нөгөө нэг яг хобби те хобби дээр хамгийн амар дуртай хоёр өөрөөс урлаг спорт. Амар хайртай. Үнэхээр дуртай. Урлаг дотроо ингээд яг кино урлагт бүр үнэхээр хайртай дуртай. Бүр ингээд жинхэнэ мэдрэмж таашаал бүх юмыг авч чаддаг. Стресс бүгд нь мартдаг. Хоёр дахь нь спорт те. Спорт ер нь зөвөр бүх төрлийн спортод хайртай дуртай бүгдийг хөндлөдөг. Тэгээд яг би сүүлийн бараг 10 жил гаруй яг сагсан бөмбөг үзэх дуртай. Ер нь бол яг 10 жилдээ 11 дэх ангиас сагсан бөмбөг үзэх дуртай болсон. Тэгээд одоо хүртэл тэрийг үзэж таашаал авдаг тий. Ингээ бүр яг хамт өөрөө тоглож байгаа юм шиг хэмжээний тийм адреналин мэдэрдэг. Тэр хэмжээгээр стрессээ мартдаг тий. Ер нь бол урлаг спорт хоёрт бол үнэхээр хайртай. Тэгээд би өөрөө ч гэсэн үр хүүхдээ урлаг спортоор одоо хүмүүжүүлээч гэж боддог тийм үү. За ингээд энэ удаагийн маань дугаарт орж аваад бүр маш их баярлалаа. Тэгэд энэ ташрамд гэдэг шигтэй ингээд нөхөртөө хэлэхэд маш сайн аа байгаа, маш сайн нөхөр байгаа. Тэгэд үүнд нь бол маш их талархаж явдаг. Тэгэд хэр багийн бас хилдэггүй байх те. Охиноо бол үнэхээр сайн авдаг. Тэгэл намаа ингээд юм хийж яхад ингээд яг охиноо бүр ингээд ерөөс над руу ойртуулахгүйгээр те охиноо ингээд аваад цаатуулаад хараад үйж идэг. Бас намаа ингээд найзуудтайгаа уулзаад ч юм уу ингээд гарахаар ерөөсөө ардаас залгадаггүй. Нэг өдөр ч гэсэн ингээд тэ ингэ чөлөөтэй гоё гараасаа гэж боддог ч гэдэг юм уу. Ер нь бол нөхөртөө маш их талархаж явдаг энэ ташрамд бас хийлээ гэж бодлоо. Тэгэд хамгийн гоё нь гэх юм бол одоо бид өөр чинь бараг 5 жил болж байна. Яг үеихэд 5 жил болж байгаа. За энэ хугацаанд бүр надаа нэг ч удаа муухай үг бүр хэлж үзээгүй. Тэгээд энэ болгонд нь маш баярлаа. Бас миний ингэж хийх чагаа бүх юм айгүй гоё дэмждэг те. Би ингэж ийм хийх чагаа гэлдэг юм хийжээж яах юм бэ наа чин дэм юм шүү чи чадахгүй гэж бүр ингэж хизээч хэлдэггүй үргэлж ингэж бүр 100% ингэж дэмжиж байж идэг. Тийм болохоор ингэж өөртөө бүр маш их баярлаа гэж хэлмээр байна. За зүгээрээ. За энэ хэлдэг гоо. Юу вэ? Хантин хэлчих чинь. Нэг яаж байгаа. Энд тийм нэг өөр хүнд өгч байгаа гэж хажууд нь хэлж худлаа ярьж авчирсан байдаг юм аа. Яг үндэ ингэж өөрөө тань бэлэг байлаа. Тийм үү? За баярлалаа. За баярлалаа. Би ч айхад өгч байгаа болов уу шүү дээ. За ингэж бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзахыг хөрхөн хүмүүс минь түр баяртай.
За тест баг үнэхээр амжилттай дуусч юм шүү.